Би Израиль ирээд байна. Энд байгаа маань гайхалтай санагдахын зэрэгцээ жаахан сандарч байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд би загалмайн 7 гайхамшигын талаар олон оронд номлосон ч Израильд анх удаа ирж байна. Өнөөдөр бид Иерусалим руу явна. Бид Есүсийн цус урссан 7 газарт очиж өнөөдөр бидний хувьд ямар ач холбогдолтой болохыг судлах болно. Иерусалим дэх 7 гайхамшигт тавтай морил. Давид Соломон хаадын барьсан эрдний сүм Иерусалимд байсан. Өнөөгийн Иерусалим бол 520 мянган еврей, 240 мянган лалын шашинтнууд, 16 мянган Христ итгэгчид зэрэг нийт 760 мянга гаруй оршин суугчтай орчин үеийн хот юм. Энэ хотын чулуу бүр өөр өөрийн түүхийг салхиар шивнэх мэт байдаг. Эрдний хотод Иерусалимийн түүх тод харагддаг. Энэ бол Израилийн нийслэл Иерусалим юм. Иерусалим бол болцолгүй хайрыг илэрхийлдэг 70 өөр нэртэй дэлхийн цорын ганц хот. Эртний газрын зураг дээр дэлхийн төв гэж нэрлэгддэг бөгөөд өнөө хүртэл түүнийг сүйт бүсгүй хэмээн хүнддэг. Иерусалим бол баялаг түүхтэй хот билээ. Энэ хот Иудчууд, Христэд итгэгчид, лалын шашинтнуудын хувьд тун чухал газруудын нэг юм. Тийм ч учраас Иерусалимд соёл, ард түмэн, үндэстэн угсаатны өвөрмөц хослол бий. Энэхүү онцлог нь Израилийн музейгээс тод харагддаг. Дэлхийд алдартай сүнсэн тэнгисийн бичээснүүд Есүсийн үеийн шиг Иерусалимийн том хэмжээний загвар зэрэг олон олдвруудын нэг юм. Эртний Иерусалимийн модель барилгын ажлыг еврей их сургуулийн профессор Аве Йона удирдан бүтээжээ. Уг бүтээлийг 1-р зууны еврей Ромын эрдэмтэн Флавиус Йосефус түүнчлэн шинэ гэрээ, Мишна, Талмуд зэрэг еврей их сурвалжуудаас авсан мэдээлэлд үндэслэн бүтээсэн байв. Тус моделийн хамгийн гайхалтай хэсэг нь Херод хааны 3 төрлийн гантиг чулуугаар барьсан 2-р сүмийн хуулбар байж мэдэх юм. Гэхдээ бид яагаад энд байгаа вэ? Есүс бидний төлөө 7 удаа цусаа урсгасныг ойлгохын тулд эхлээд Йом Киппур буюу эвдрүүллийн өдөр ариун сүмд юу болсныг илүү гүнзгий судлах хэрэгтэй. Эвдрүүллийн өдөр бол нарийн нэгсэн майланган дээл өмссөн тэргүүн тахилж, тахилын амтны цусыг барин ариун сүмийн ариунаас ариун газарт орж болох жилд нэг л удаа тохиодог өдөр байв. Тэргүүн тахилж ариунаас ариун газарт хадгалагдаж байсан гэрээний алдан авдрын таг дээр цусыг 7 удаа цацах ёстой байв. Дараа нь тэр цусыг авдрын өмнө газарт цацах ёстой байв. Цусыг гэрээний авдрын таг дээр цацсан нь жил бүр нүглийн төлөөх тахилыг өргөсөн шинж тэмдэг байв. Гэхдээ яагаад тэргүүн тахилж бас цусыг газарт цацдаг байсан бэ? Эвдрүүллийн өдөр ийхүү 7 удаа цацдаг нь сайн баасан гарагт Есүсийн цус 7 удаа дэлхийг дүүргэх зөгнөлийн бэлэгдэл байсан юм. Энэ цувралаар бид Есүсийн цус урссан 7 газрыг судалж, өнөөгийн бидний амьдралд ямар ач холбогдолтой болохыг ойлгох болно. Есүс бидний төлөө цусаа урсгасан газруудыг олоход амаргүй байх болно. Өнгөрсөн 2000 жилийн хугацаанд Иерусалим хэд хэдэн удаа сүрч бас дахин баригдсан. Есүсийн үеийн эртний Иерусалимийн тойр, орчин үеийн Иерусалим байгаа газрын дор 10 метрийн гүнд булшлагдсан. Хэдэн жилийн өмнө Херодын цайзын суур ордны хэд хэдэн хэрмийг Иерусалимийн цайзаас олжээ. Энэ бол загалмайн 7 гайхамшигын талаар эргэцүүлэн бодох сайхан газар юм.
Голготод болсон бүх зүйлийг Бурхан бүрэн хянаж байсныг Библи уншдаг хүмүүс мэдэх үзье. Есүсийн амьдралын сүүлийн 18 цагийн турш Бурхан юу ч хийгээв. Илж Петр эдгээр сүүлийн 18 цагийн дотор болсон бүх зүйл Бурханы хүслийн дагуу бүрэн дүүрэн өрнөсөн бөгөөд Бурханы урдаас тогтоосон гэж 2 удаа хэлсэн. Есүсийн амьдралын сүүлийн 18 цаг зохиолыг Бурхан өөрийн модроор бичсэн. Пентекостийн эхний өдөр Петр тогтоосон шийдвэр ба урдаас Бурханы мэдсэний дагуу тушаагдсан түүнийг та нар хуйлгүйчүүдийн гараар хадаж алсан гэж хэлэхэд бүрэн итгэлтэй байв. Хожим нь тэрээр дахин энэ нь таны мотор ба урдаас тогтоосон шийдвэр бүхэнтэй нь биелэгдэхийн тулд билээ гэж хэлсэн. Петр болон элчнэр Есүсийн амьдралын сүүлийн 18 цагт Бурханы мотор хэрхэн ажиллахыг гэрчилсэн. Бурхан дэлхийн түүхэнд хамгийн чухал мөчийг тохиолдлоор өнгөрөөгөөгүй. Херод хаан, Понти Пилат, Ромын цэргүүд болон Юудэчүүдийн удирдагчид Бурханы урьдчилан тогтоосон төлөвлөгөөг өөрсдөө ч мэдлгүй хэрэгжүүлсэн. Есүсийн цус урссан 7 мөчийг ч Бурхан урьдчилан тогтоосон. Хорон мөч бүрт нүгэлт Ромын цэргүүдийн хийсэн үйлдэл бүр Бурханы хүсэл болоод сүнслэг нөлөөндор гүйцэтгэгдсэн олон зуун жилийн өмнөөс зөгнсөн иш үзүүлэлгийн үйлдэл байсан юм. Бид дэлхийн түүхэнд хамгийн гайхалтай тулаан болсон Гетсман цэцэрлэгт хүрээлэн лөө явж байна. Тэнд Есүсийн хөлс цусан тусал болж газар тунсан. Миний бодлоор энэ бол Иерусалимийн хамгийн гайхалтай газруудын нэг. Одоо бидний зогсож байгаа Шидон уул хотын бусад хэсгээс 60 м өндөр юм. Хуучин хотыг харах үнэхээр сэтгэл хөдлөм. Гэхдээ хамгийн сэтгэл хөдлөм зүйл бол Есүс үххийнхэн өмнөх сүүлчийн үдшийг яг энд Гетсман цэцэрлэгт өнгөрөөсөн явдал юм. Гетсман гэдэг нь Шидон шахах гэсэн утгатай бөгөөд Шидон жимсний хальсыг нээж улаан шүүс нь урсах хүртэл шахдаг. Гетсман цэцэрлэгт Есүст яг л ийм зүйл тохиолдсон. Энд хүн төрлөختний түүхэнд хамгийн гайхалтай тулаануудын нэг болсон. Луг 22 дугаар бүлэгт энэ тухай дүрсэлсэн байдаг. Есүс урдын адил Шидон уулан дээр гарч шавнар нь түүнийг дагсан. Тэднийг тэнд очиход тэр тэдэнд та нар уруу татагдахгүй тулд залбираарай гэж хэлв. Тэгэд тэр тэднээс чулуу шидэх зайтай холдон өвдөг согдоод ингэж залбирав. Эцэг минь, хэрв та хүсэж байгаа бол энэ аягийг надаас алгасуулаач. Гэвч миний хүслээр бус харин танихаар болов гэв. Тэгтэл Тэнгэрлэгч түүнд Тэнгэрээс үзэгдэн түүнийг тэнхрүүлж байлаа. Тэр зовж шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны тусал мэт газарт тусалж байв. Библиэд бичснээр бол Есүсийн цус энд анх урссан. Түүний хөлс цусан тусал болж газарт унсан. Одоо бид ганц тусал цус урсгах боломжтой эсхийг хэлэлцэхгүй. Хөлөрхийг ангаахын шинжлэх ухаанд гематом гэдэг. Хөлсний булчирхайн эргэн тойронд хит их ачаалалтай үед нарийсдаг судаснууд байдаг. Хит их сэтгэлийн хөдөлгөөн намдах үед эдгээр судаснууд хит өргөсөж улмаар хагардаг. Дараа нь хагарсан судаснаас гарсан цус хөлсний булчирхаар урсаж, хөлстэй холилдож, арьсаар гадагшилдаг. Сүнөөх жонгоцны нисгэгчид заримдаа цус алдах хэмжээнд хүртэл даралт үүсгдэг хит их маневр хийдэг. Тэгэхээр Есүс үнэхээр цус алдсан эсэх нь биш, харин Есүс цусаа ийхүү урсгах шаардлагатай болсон ямар тулаанд орсон бэ гэж бид асуух хэрэгтэй. Гетсман цэцэрлэгт Есүс эцгээсээ өөрөөс нь аягийг зайлуулахыг гуйсан. Тэр аяганд байсан юу түүнийг ингэж их түгшив. Мэдээж хэрэг Есүс дараах зүйлд сэтгэл зовж байсан. Тэр өөрийн төвчих ёстой болсон зовлонгийн тухай бодлоос үүдсэн. Тэр өөрийн ихээр айдаг зүйлээс болж цусаа урсгасан. Йохан Себастьян Бах яг Матюгийн хүсэл тэмүүлэл номдоо аврагч эцгийн өмнө унаж дэлхийн гэм нүглээр дүүрсэн үхлийн гашуун муудсан аягнаас уухад бэлэн байсан гэж хэлсэн байдаг.
Есүсийн туйлын их айжуулсан аяга бүх ертөнцийн гим нүглээр дүүрэн байсан. Бурхны хүслээр Есүс бидний өмнөөс энэ аягнаас уусан. Чидүүн жимсийг шахах гэсэн утгатай Гетсман цэцэрлэгт бидний бүх нүгэл нэг аяганд дийлэгдсэн. 6 сая еврейчүүдийг хийгээр хороолсон цоврал хүчирхийлэгч, хүнлэг бус дарангуйлагч Адольф Гитлерийн нүгэлч мөн адил тэр аяганд дийлэгдсэн. Адамаас эхлээд хамгийн сүүлчийн хүүхэд хүртэлх бидний бүх нүгэл Есүсийн өмнөх аяганд байв. Хэрв тэр энэ аягнаас уувал тахилын хурагтай адил хувь тавилантай болж бүх ертөнцийн нүглийг өөр дээрээ үүрэх болно гэдгээ Есүс мэдэж байсан. Гэвч Есүс гим нүгэлгүй байсан. Тэр нүглийг үзэн яддаг байв. Тэр бурханд хандан өөрөөс нь энэ аягийг зайлуулахыг гуйсан. Есүс Аава, ертөнцийг аврах өөр арга байхгүй гэж юу? ертөнцийг гим нүглээс чөлөөлөх өөр арга зам байхгүй гэдгийг Бурхан Есүст ойлгуулсан. Есүс 3 удаа Бурханаас аягийг зайлуулахыг гуйсан. Гэхдээ тэр бас миний хүсэл биш харин таны хүсэл биелэх болтугай гэж хэлсэн. Библиэд нүглийг үхлийн хатхуур гэж нэрлэдгийг та мэдэх үү? Есүс бидний өмнөөс аягнаас ууж эхлэхэд үхлийн хатхуур түүний сүнс, сэтгэл, бие махбодод гүн шигдсэн. Нүгэлгүй амьдралынхаа бүхий л хэсэгт Есүс бидний гэмтээ нүүр тулсан. Тэр бидний гэмтээ хамт нүгэл болсон. Яг л кино бичлэг үзэж байгаа мэт бидний гэм нүгэл Есүсийн нүдний торлог бүрхөвчдөр туссан. Есүс тэр бүхэнд бүхий л мэдрэмж, сэтгэл хөдлөлөөр хариулав. Есүс бидний нүглийн аягнаас ууж балгаж эхлэх тэр агшинд үхлийг амссан гэж Библиэд бичсэн байдаг. Тэрээр алуурчны цусд үзэн ядалт, хохирогчийн гинтийн айдсыг амталсан. Гэмгүү цусны их хүн үнэрийг үнэртэж, аманд нь хүчтэй асгарсан үрийн шингэнийг амталсан. Тэрээр айдсын хашгиралтыг сонсож, бүх бүтээлдэх нүглийн үр дагаврыг олж харсан. Бүх сэтгэл хөдлөлтөө төгс, цэвэр ариун байсан тэрээр харийн мэт сэтгэл хөдлөлүүдтэй тулгарсан. Айдас, үзэн ядалт, цочирдом уй гашуу. Энд Есүсийн мэдэрсэн зүйл бол тамийн яргалал байсан юм. Марк Есүсийг үхэх хүртлээр маш их гунигтай байсан гэж дүрсэлсэн байдаг. Марк өгчлбэл 5 дахь үйл итгэгчдийн өрөвдөлтэй байдал гэсэн утгатай грек үгийг ашигласан. Гетсман цэцэрлэгт Есүс яг үүнийг л мэдэрсэн. Бүх чөтгөрийн хүчнүүд болон харанхуйн захирагчид Есүсийг шоолж, буруутгаж, буруушааж, тарчлан зовоохоор дайрав. Гетсман бол дараах хүмүүсийн хувьд аимшигтай тамаас өөр юу ч биш байв. Бидний бүх нүгэл бидний өмнөөс Есүсийн уусан аяганд агуулгадж байсан. Есүс биднийг аврахын тулд үүнийг хийсэн гэдэгт итгэдэг хэн бүхэн хурганы цусны тэнгэрлэг хүчийг мэдрэх болно. Та загалмайн ихний гайхамшигыг мэдрэх болно. Есүсийн цусаар таны амийн аяг болох зүрх сэтгэл чинь бүх нүглээс цэвэрлэгдэнэ. Та цаашид гэм буруутай, ичхүүртэй, буруушаах мэдрэмжийг твчих шаардлагагүй болсон. Та алдааныхаа төлөөсийг төлөх шаардлагагүй болсон. Юу ч тохиолдсон. Хаанаас ч ирсэн бай. Загалмайн анхны гайхамшиг болох уучлалын гайхамшигаар Бурхан таны бүх нүглийг уучлж, ачаагч нь буулгахаар хүлээж байдаг. Таныг нүгэл хэлэнц гэм буруугаас ангижруулах ямар ч шашин байхгүй. Зөвхөн Есүсийн бидний төлөө хийсэн зүйлээр л та өршөөлийн хүчийг мэдэрч чадна. Бурхан таныг өөрийн хүүхэд болгон тавирч, амьдралд тань ер бусын гайхамшиг бүтээхээр хүлээж байдаг. Та энэ гайхамшигыг эдлэхийг хүсвэл дараах залбиралд нэгдэн бидэнтэй хамт залбираарай. Тэнгэрлэг эцэг минь, Есүс миний төлөө өөрийгөө золиослсонд би итгэдэг. Өнөөдөр би нүглээ хүлээн зөвшөөрч, амьдралын аяга Есүст өргөе. Тэр миний гмийг харж, амтыг нь ч мэдэрсэн. Эзэн Есүс минь,
Миний өмнөөс миний нүглийн аягнаас сууж бүх нүглийг минь Бурхан бүрэн уучлахыг мэдэх боломжийг олгосонд баярлалаа. Аава, Есүс миний төлөө хийсэн зүйлийн улмаас намайг өөрийн хайртай хүүхэд болгож хүлээн зөвшөөрч хүлээн авсанд баярлалаа. Амен.